Биер хямсаа тэвнэ. Хулсан халив бол миний хамгийн гол зэвсэг. Бивэл эртний ном судрыг сэргийн засварлагч. Өглөө болгон би түн түжигнж бум божгонсон хотын гудамжаас ажлынхаа өрөөнд ирж. Намгүй орчин дагуулсан урамтай ажилдаг. Лёгша та үүнийг үзээд өгдөө. Болж байгаа юм болов. За одоохон. Уржигдэр шинээр дарсан уу? Тийм ээ. Дөрвөн талыг нь жоохон дараад өг. Тэгшин байна. За баярлалаа Лёгша. Зүгээрээ. Эртний номыг сэргийн засварлагт ханиур байх хэрэгтэй. Төвчээр их шаарддаг. Нэг номыг сэргийн засварлагт хэдэн 7 хоног, цаашлаад хэдэн сарч болдог. Гэхдээ явцсан их сонирхолтой байдаг. Жишээ нь гэхэд чин гүрний үеийн сонинд зар нийтэлдэг жижигхэн хэсэг байдаг юм байна. Бас эртний хүмүүс алдаатай бичсэн үсгийн олон энэ зар засдаг юм байна. Эртний номыг уншихаар өвөг дээдэстэйгэн ярилцж байгаа мэт сэтгэл төрдөг. Би бас эртний уран бичих зургийг засварладаг байсан. Ном уншиж юм бичихээс гадна багаасаа бас зураг дуртай байдаг. Тэгээд бас банк уран зургийг үзэсгэлэнд очдог байсан. Бас эртний сонгодог бүтээлийг хуулурлан зурдаг байлаа. Тэгээд маш олон ном судар цаг хугацааны ирэхээр хуучирч эвдэрч байгааг ойлгон сэргийн засч эртний хүмүүсийн оюуны огсотон зүйлийг хойч үеийн хүмүүстэй өвлөө үлдээе гэж бодож эхэлсэн. Хятад улс түүх соёлын өвийг хамгаалахын өвлөө уламжлах талд анхаарал тавьж байгаа учраас залуу хүмүүс ч эртний түүх соёлоо их сонирхдог болсон. Бидний хүчин чармайлтаар үндэсний үерт нь үеийн үед уламжлагддаг үлдэн гэдэгт итгэж байна. Бивэл эртний ном судрыг сэргийн засварлагч Лүлү.